За анхүү тэр Филиппиний нийслэл Манилагаас өцөгдөр Бангкок төрлөө. Яг л Бангкокоос Бээжин Улаанбаатар гэсэн битэрийн маршрут бол байсан л да. Air Trans-ын маань тэгж авч өгсөн. Тэгээд битэр оройдоо буцна гэдэг их сайхан баярлаа. За нутаг буцах нь үр гөвчнөөсөө нэг салах нэгэд баярлж байсан чинь Бангкокын онгоцны буудлаар ирсэн чинь өнөө оройны Хятадын Бээжингийн онгоц бол cancel. Нийцэхгүй. Яагаад гэсэн. Уг нь бол өдөр болгоно нийцдэг байхгүй юу? Тэгсэн чинь ерөөсөө SARS-аас болоод Бангкок руу ирдэг жуулчдын одоо шин зорчигчдын тоо 90 цөөрсөн. Ерөөсөө том боён онгоцууд бол хоосон явж байгаа. За энэ SARS-аас болоод бол зөвхөн одоо шин Бээжингийн ч онгоц биш. Ерөөсөө энэ зүүн өмнөд Азийн одоо маш олон нислэгнүүд бол ерөөсөө огт хөнгүү болсон. За тэгээд Air China дээр очиж жол гомдлоо гаргалаад одоо бид тэр мөнгө байхгүй тэгээд явмаар байна. Танаа Air China-гаас болсон SARS бид хоёрт ямар хамаатай бид хоёр ямар SARS-ыг гаргасан биш гэдэг. Тэгсэн тэр нөхлүүд харин уриалгахын хүлээж аваад үгүй ямар ч байсан та хоёр хөдлөе гэж байгаа бол хятадын нутаг руу орчлоо гэдэг. Яаж орох юм гэсэн чинь Бангкокоос та хоёрын билетийг Шанхайгаар дамжуулаад тэгээд өгч. Би урд нь Шанхайд ирж байгаагүй. Азсны юм. SARS-д нэг талаар бас азтай ч юм уу SARS-ын далимаар Шанхай үзчихнэ гэдэг чинь. Одоо SARS мандгаа гэж хэлчихэв. SARS хараагаад явуулсан биш үү? Баяртай мэдээд дууссан юм шиг. За ингээд бид нэг цаг гарна нэсээд одоо Шанхайд тийм ээ. Бараг л хоёр дахь нэссэндээ тэр онгоцнд бараг тэгж хэлж болно. Шанхайд бол ирсэн. Одоо Шанхай бодлол хоёр үндсэн бодолтой байна. Нэг нь бол дотоодын нөгөөх нь бол гадаад юм. Гэхдээ дотоодынх нь бол гадаадынхаас тутгааргүй том одоо тансаг сайхан юм онгоцны бодолтой. Тэр гадаадын бодлын саяхан барьсан байлээ те ашиглалтанд ороод одоо 10 жил болж байгаа гэсэн. Тэгээ урд нь бол бид хоёр анхны босон бодлоо гадаадын одоо international airport байсан юм байлээ. Дизайны хувьд бол их цагаан өнгийн голлцсон их өвөрмөс сонин дизайнтай. За Шанхай бол ерөөсө Бээжин хотын дараа орох 2 дугаар одоо шинэ 2 дахь том хот шүү дээ тийм ээ. За нийт бол энд чинь нийт хүн амын одоо шинэ 90 гаруй хувийг бол одоо шинэ хань үндэстэн одоо яг л манайхаар хаалх нэг тийм цэвэр хятад маягийн улсууд эзэлд юм байлээ. За үлдсэн харин Европод нийлээд дөрөв. Тийм ер нь ихэнх нь Европод гэж. Америкууд, Францууд, Италиуд үндсэн хүмүүр тэнд оршин суудаг. Ер нь гудамжаар нь явж байхад ч гэсэн маш их Европодод харагдаж байсан шүү дээ. Тэр нь бол одоо Шанхайгийн өөрийнх нь түүх нь бас их сонирхол доо. Одоо нөгөө Opium War гэж байгаа юм л да. Хар тамхины дайн гэж. Тийм 1850-ад онд болж исэн. Яг энэ дайны үеэр бол одоо жинхэнэ Европод Шанхай руу анх орж ирж исэн байгаа. Хамгийн анх бол Бритишүүд Англиуд орж ирж исэн. Тэр нь болохоор 1842 онд орж ирж исэн байгаа. Тэгээд 1847 онд Францууд орж ирж исэн байгаа. Бас Японууд хүртэл 1895 онд орж ирж исэн. Тэгэхээр Шанхай өөрөө бол ерөөсөө яг юм international metropolitan тэр үед болоод эхэлсэн. Ийм үе байсан. 1223 онд анх одоо шинэ манай эзэн хаан Шингисийн одоо их цэрэг Шанхай хотыг эзэлж ирсэн түүхтэй юм байна. Тэгээд яг Шанхай хотоор дамжиж манайх ч нөгөө Японд бас гарч ирсэн шүү дээ. Хургааны цэргүүд. Тийм. Тэгээд нөгөө айхтар далай шуургаас ч манайх ч 3 удаа бодлогот маань тийм яг Шанхайгаас дэмжиж явж байсан гэж. Тэгвэл Шанхай бол түүх, дурсгал, соёлын өвийн хувьд бол бас л одоо Бээжингийн дараа орох том хотын нэг гэж бол хэлдэг юм байлээ. За энд чинь бол Мандарина юугийн үеийн алдарт цэцэрлэгт хүрээлэн бол байсан харамсалтай нь 14 дугаар зууны үед бол дайны хөлд бол энэ цэцэрлэгт хүрээлэн бол үндсэндээ бол устж бол үгүй болсон гэсэн хэдий ч гэсэн энд бол одоо шинэ түүх дурсгалын үүсэх бол асар олон зүйлтэй. Одоо шинэ юу болов өстэй. Алдарт одоо шинэ China Town-ын жинхэнэ хуулийг бол Шанхайд байдаг гэсэн. China Town гэснээс бид нар хаа газар очихоор бол China Town гэж байдаг. Тэгэхээр Шанхайд бас нэг French Town гэж байдаг юм байна. Тийм. Тэр нь одоо яг Францууд анх эрэхтэй Шанхайгийн төвд байрлалцгаасан. Одоо тэрийг яг French Town гэж нэрлэдэг. Тэнд бол одоо яг одоо Францын үеийн архитектороор барьсан барилга, байшин, одоо тэр үеийн жинхэнэ одоо Парист байдаг кафе, бар энэ мэтлэнгээр бас их алдартай. Тэрийг бол French Town гэж нэрлэдэг гэсэн тэр нэг сон цаасан л байна. За Шанхайд очиход бол энэ хурдны өндөр замууд ихтэй тийм ээ. Тийм юм тойргоор тойрсон зам. Тэгээд ерөөсөө энэгээр тойроод одоо шинэ машинтай бол дахиад байдаг. Ерөнхийдөө бол их тийм өндөр барилгатай Европ стилийн одоо хэлбэрийн юм одоо иймэрхүү сонин хот. Яг Шанхай хотын голоор бол тэдний хамгийн том
гол болохоор Хуангпу гэж урсдаг юм байлаа. Тэгээ энэ Хуангпу нь Шанхай хотоор яг хоёр том хэсэгт хуваацсан. Нэг нь болохоор Пудон гэж нэрлэдэг, нөгөөх нь болохоор Пукси гэж нэрлэдэг юм байлаа. Одоо гадны зочдлууд болохоор Пукси гэдэг нэлээд алдартай. Тэнд нь бол одоо хамгийн одоо сүүлийн дизайны өндөр том барилгууд, одоо санхүүгийн том төвүүд ер нь тэр талаараа алдартай юм билээ. Тэгэхээр бид хоёрын яг буусан газар болохоор Пукси гэдэг дээр буусан л да. Шанхай хотын талбай бол 6340 ам автгаад 400 км газар нутагтай. Энэ бол харьцангуй жижиг боловч суушил нэгтрал ихтэй том хотол доо. За бид тэр ингээд юуны дөрөв буугаад гизх хөсөжсэн учраас өглөө ерөөсө цайны газар гуан цааваа нэгээд хамгийн дөрөнд бол гуанц чиглэж явсан. За хайсараа гад нэг жижигхэн хоолны газар орж яаж хөгснгийг одоо та бүхэнд үзүүлье. Энэ дэр бид тэр бол хэлбэр элдв тайлбар хэрэггүй гэж бодож та бүхэн хараарай. Just order for him noodle soup. 您这么一算，去4月成有没有？ You want to to Africa? 一个牛肉，一个猪肉。要不要蔬菜啊？이거 그치 니키죠? 이거. 一个有我。要软饭。 오케이. 오케이. 이거 yes. 还要什么？무슈루. 红烧肉。 무슈루. 是什么东西啊？但我又听不懂的，抱歉，我跟他讲。 За хэлээ ойлголцдоо. Сан цоо. хамгийн хэцүү юм шиг байна. За энэ бол хятад учирдаг хамгийн том эмгэн лүүгээд зовлон очингууд ерөөсөө англиар ярина гэдэг ойлголт бол ерөөсөө байхгүй байл. За ямар сандал битээрээс үлдээ өөрснөө өхөр болоод гахаа олж дуграад мөрөстэй илгийг авсан да. Энд бол тэгээ яагаад ч хэл мэдэхгүй яаж явж тэгээ нэг өхөр гахаа хоёр загсан. Гэтэл бол хэдэн ч юм идмэрэндээ тогоо дөрөн хоол очраад урд тавьц. Одоо яахад хэл ойлголцохон зовлон. Тэгээ ингээд бодоход бол ерөөсөө өндөр гоё баярлага одоо шин тэр хөгжил бол харахад бол нүдэнд байгаад байдаг. А гэтэл яг хүмүүсийн толгойд та хэр боловсралтай юм бэ? Одоо шинэ адаглаад англиар нэг хэд гурван үг хэлцдэггүйгээд ингээд үндэ бол хүн болдог гэдэг. Бүр гудамжнаас англи хэлтэй хүн гүйж олж ирсэн нэг саяын бүсгүй шиг гэдэг. Тэгээд ойлгодог. Ер нь яг хятад улсын нийтлэг зан чанартай энэ хамгийн том проблем гэж ярьж байгаа. Одоо хятад улс маань гэсэн 2008 онд одоо олимп зохиохдоо хамгийн том проблем нь энэ гэж үүснээр хэлний барьер гэж ярьж байгаа. Тэнийг бол одоо маш хурдан сайжруулнаа. Одоо ямар ч байсан 2008 онд бүх таксины жолооч нар ихтэй ямар ч байсан англиар ярьдаг байх жишээтэй гэж ярьж байгаа юм л та. Зүгээр миний хувьд бол бид хоёр мөнгө дуусч ирсэн учраас хямдхан газар нь орсон шүү дээ, тийм ээ. Аялалч дуусч ирсэн, мөнгөч дуусч ирсэн. Тэгтэл ямар ч нэг сифудээсээ салаад хятад хоолоо идэхэд маш гоё санагдаж байна. Тэгэхээр ерөөс анханасаа энэ Шанхай хот маань одоо шинэ коммунист орны хувьд бол одоо баг нэг барууны орн байлаа шүү дээ тийм ээ. Нэгээс үгүй чинь хаалттай бүс хаалттай одоо шинэ тийм бүс нутаг бол байсан. За Европ юуны Америкийн чиглэлийн хөгжил загвар бол энд бол их ноёрхотсон, энд бол их эртээр үеэс орж ирсэн учраас бол тийм барууны хэлбэрээр бол хөгжигдсэн ийм улс байт юм байлээ. За энэ Шанхай хотыг удирдах өдий зэргийн одоо дэлхийд нэртэй ийм агуу том хот болгоход бол ноён одоо өмнөх Жүүринжи ерөнхий сайд байсан Жүүринжи гуан бол энэ Шанхай хотын дарга байсан. Тэгээ Хятадын коммунист намын өнгөрсөн удирдлагад бол Шанхай хотын одоо их олон улсууд бол удирдах ажлыг бол хийж ирсэн. Тэгээд бодохоор бол Шанхай хот бол үнэхээр Хятадд бол үнэхээр түүхэнд үлдэхээр ийм том хот. Ингээд сайхан Шанхай л гэдэг нэгтэй сайхан ч юм байгаа, саарч юм байж л тараа шүү дээ тийм ээ. Үгүй гэтэл ер нь монголчууд ойрхон шүү дээ Шанхай маань. Бээжингээс бол вагон бас явчихсан юм билээ. 14 цаг дахиад ороод ирдэг тийм. Өглөө гараад биш оройн Бээжин суугаад баг өглөөнд ирчих жишээтэй өдөр ч юм уу тийм ээ. Тэгэхээр бол монголчуудад бол Шанхай бол тийм нэг хол биш. Тийм ч гайгүй гэж байгаа. Битэрийн хувьд бол зүгээр нэг тийм сайн амталж чадаагүй л да Шанхай хотыг. Ягаад гэвэл битэр чинь өглөө очиод оройн буцаад одоо шинэ тийм онгоцоор Бээжин рүү ниссэн учраас бол битэрт бол үндсэндээ нэг 7-8 цаг л Шанхай хотын гол хэдэн гудамжаар явах бололцоо олдсон. Тэрнээс биш бас нэг 2-3 өдөр болцсон бол Шанхайг бол та бүхэнд нэлээд өргөн дэлгүүр тий хатсан хаа. Тэгвэл сайхан үзүүлэх байсан.
За энэ нөгөө түрүүчийн хэлээд байдаг нэг тийм юуны Франц ТВ-ийн одоо шинэ барилгууд гэдэг чинь шүү дээ. За энэ бол яг далайн эргээрээ голлож бол байд юм байлээ тийм ээ. Хуучны одоо Шанхай гэж нэрлэдэг. За энэ бол архитектур барилгын хувьд та бүхэн харж байгаа нэг тийм Евро Аз стил гэхэд бол биш шүү дээ. Тийм Европ стилтэй. Шанхай хот бас музейгээр их хангалттай юм билээ. Янз янзын одоо музейуд байдаг. Тэгээд тэр одоо түүхийн ч юм уу орчин үеийн тэгээд маш одоо зургийн их том галерейтэй. Тэндээ бол одоо мөнгө зодоод нэлээд том одоо зургуудыг авчираад тавьсан тийм Пикассо орчуудын хинж байдیں۔ Тийм ээ. Тэгэхээр бас тийм ер нь их хүчлийн бүх нэг одоо мөнгөөр зодоод хийцэн тийм том музейтэй гэж байна. Тэр нь одоо очсон хүмүүс бас заавал үзчих хэрэгтэй юм шиг байна. За энэ яг түрүүний бид ярьжсэн Хуангпу гэдэг голын иргэдэг дотор ирсэн. Голын наан цаан түрүүн дотор хэлжсэн. Хоёр яг Шанхай хотод хуваагдсан. Одоо энэ Пиксуга цаатлах нь одоо оройн харуулж байна. Энэ бол одоо хамгийн сүүлийн юм. Энэ бол Азад хамгийн өндөр түрүүний телевизэн антенныг хэлж байна л да. Телевизэн өндөр цамхаг тийм өндөр цамхаг юм байл л да. За энэ чи өндөр байх шүү. 468 м өндөр телевизэн цамхаг гэдэг юм. Энэ дотроо бол лифтер гараад бол Шанхай хотын одоо бүтэн иргэн тойрныг бол эндээс харж болно. За өндрийн хувьд бол үнэхээр өндөр. 468 м гэдэг чинь та бүхэн харьцуулаад үзэл дээ. Манай Монгол телевизийн одоо их өндөр гэдэг байгаа антен маань 180 м шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд харьцуулаад үзэх юм бол энэ бол ямар өндөр гэдэг нь бол ойлгомжтой. Энэ чинь энэ зуунд чинь дэлхийн хамгийн өндөр барилга чинь Шанхайд байх гэдэг. Тэр нь бас яг нөгөө Нью-Йоркт нөгөө тэрэж талдлахаар World Trade Center хоёр ихэр гэж ярьдаг шүү дээ. Хоёр ихэр нь унсны дараа энэ шийдвэрийг Шанхайчууд гаргасан юм байна. Тийм тэгээд одоо саяны энэ цамхгаас өшөө бараг арай худлаа ярьсан юм хоёр дахин гэж хэлдэг байгаа. Өндөр тийм одоо дэлхийн санхүүгийн төв гэж нэрлэж байгаа тэрийг. World Financial Center гэж байгаа. Тэр ийм дизайны хувьд бол их гоё л доо. Тэр нь ийм голдоо ийм том цорон хотой. Тэрийн одоо зүгээр тэр дизайнерууд нь тайлбарлахдаа ахиж террорист талдлага гарахгүй ингээд мөрөх юм бол тараа явчихна гэж байгаа тийм. Энэ байшинг бариулсан тул дэлхийн хамгийн том шилдэг гэсэн одоо архитектурууд уралдсан юм байна лээ. Тендер зарласан юм байна. Тэгээд зөв миний олонцнаар Италийн нэг архитектор ялсан л гэж байгаа юм л да. Тэгээ нь бол одоо 3-4 жилийн дотор бол ямар ч гэсэн баригдаад одоо Шанхай хотын хамгийн том сүлсэлт болох юм шиг байна. За нэгэн ядарч явсан дөө одоо шинжэнгөө онгоцон дотор унтаагүй ядарсан. Тэгээ битэрийн орон гэр бол одоо нөгөө малгай тавьбал манах гэдэг шиг ерөөсөө тэгэл хаа газараа ингээд унтаал идэл тэгээ годомчны хоол зохиол ингэж л явж байсан. Тэгтээ бол өргөж өрөөд явхад бол үнэхээр одоо шинэ нэг тийм аз жаргалтай үнэхээр өөрөө тааваараа тийм ийм аяллыг бол манай монголчууд таав хүнгээ болцоо гэдэг бол байнга игээсэй л гэж хүсэх байна. Энэ Шанхай хотын саяхан харж ирсэн голыг гардаг газар доорх одоо шинэ метро маяг юм уу да тийм ээ. Одоо түрүүний Хуангпу голын доогуур түнэл юм да. Түнэл тийм. Тэг ингээд нөгөө тал дээр нөгөө хэрэг дээр нь очдөг. Тэг энэ их сонио ингээд зүгээр ч метро биш. Хөөхөө ингээд хөгжим яваа, гэрлийн янз янзын эффектүүд гараад ингээд хүнийг ямар ч байсан уйтахгүй хатаасан тий. За бас нэг тийм чөтгөр маяг юмнууд гарч ирж эвгүй хөгжим явж айлга нь зугаатай нэг хэрэгээс нөгөө хэрэг очиход ямар ч байсан зүгээр өөрхөө адал явдал бас дуулуул туулчих нь тий. Энэ бас нэг мөнгө олох арга л да тийм ээ. Мөнгө олохоор хоёрдугаарт бол бас ер нь ийм л байх ёстой л. Тийм энийг тэгээд tourist tunnel гэдэг нэртэй. Тийм. Туристууд зориулсан түнэл гэж тийм ээ. Өөрснөө бол тэрүүгээр нэг яваад байгаа харагдахгүй л байна. Явж байсан л та. Тэгээд их сони юм байна. Тэгээд лайзер гэдэг эффектийг бас ашигласан. Тэгээд зүгээр нь түнэл тэгээд хүн явчих ш. Тэрэндээ бас өөрхөн зугаацаад ингээд тэгээд хоёр талдаа маш олон тийм сувенирны хөөрхөн дэлгүүртэй. Тэндээ бол тэгээд яг саний нөгөө цамхад ч гэдэг юм уу их гоё болор шилээр хийсэн. Тийм тэгээд хятад бол одоо шинэ бусад орнуудыг бодох юм бол юмны үнний хувьд бол харьцан бас боломжийн шүү дээ тийм ээ. Бас нэг Арманы мөнгөнд бол зохицоотойхоор одоо шинэ тийм үүтэй. За энэ дөрөв хийсэн 90 гаруй хувь өндөр хан гэж үндэстэн байдаг гэж. Тэр хан гэдэг үндэснээс гадна энэ чинь хятад өөр их олон үндэстэнтэй учраас Шанхайд бол нийт 50 гаруй одоо жишээ нь төрлийн үндэстэн ястан бол амьдардаг гэж байгаа. Тэр их тийм олон найрамдлалын одоо гэдэг юм олон үндэстэн ястны хот гэж бас хэлбэл хэлэхээр ийм сонин хот. Хамгийн гол аваачтай тал нь бол далайд гарцтай гэдгээрээ тийм ээ. Ерөөсөө л энэ бол том худалдааны санхүүгийн тэгээд том бомб тот. Тэрүүгээр бол асар их газар зүйн байрлалын хувьд бол их давуу талтай юм аа.
Тэгээ төгсгөл нь хэлэхэд бол ерөөсөө та бүхнийг бол мөнгөө хийгээд мөнгөө хадгалаад хэн нэгэндээ ингэж хавдараад сууснаас хэдэн бор юм одоо шинэ өөрийнхөө гүндгэрээр одоо үйл тамаа үзэж олсон юм бол гадаа дотоод явж ин дэлхий гэдэг чинь юу юм яаж амьдарч байдığım гэдгийг энийг үзэж энэ мөнгийг өөртөө зориулж байгаа чи өөрөө л хин нэгэн хүнд одоо шинэ битгий тэгж орхиж хадгалж үлдээж байгаа ч гэж хэлбэл хамгийн гоё нэг удаагийн одож байгаа амьдралыг бид ерөөсөө дэлхий тэгээ танилцах шиг сайхан кайф одоо шинэ түүн шиг сайхан зүйл гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр явцгаагаа чи үүргэвч байвал үүргэвчээ авцгаа үүргэвчээ бэлтгэж та нөхдөд бол хэлмээр байна. За ингээд битэрийн ерөөсөө нэг хагас өдрхөн хийсэн шанхаан аялал маань харамсалтай нь бол ингэсгээд бол дуусч байгаа. За битэр буцах гэж бас нэлээд бол хөвгөлсөн очсон чинь бас нөгөө нэг саарсасаа болоод онгоцсон нисч өгдөггүй өөр онгоц руу битэрийг дамжуулаад тийм ээ нэлээд энд чинь бас хэрүүл уруул хийж үзлээ. Тэр нь ч яг зүгээр. Ерөнхийдөө бол хот нь хүмүүс нь бидэнд их сайхан таалагдсан. Харин энэ онгоцны буудлын дээр бид Бээжингийн онгоцны буудлын дээр хуучин анд баясаа гэж нөхөдтэйгээ таарлцсан. Кинос Масаленд гэдэг тийм омгийнхан байт юм байна да. Гэхдээ одоо үндсэндээ зөвхөн кен. Тэр яг баруун одоо умард. Тийм баруун хэсэгтэй. Тэгээд яг бид нар зөвхөн тэнд байсныхын одоо ч гэсэн ер нь Масаленд гэдэг их алдартай гадны жуулч төрөөс ганц очдог газар нь тэр. Одоо бидний амьтны ертөнцөөр Серенгетийн амьтны одоо парк гэдэг амьд амьтны парк гэж яддаг да. Тийм. Нэг хэсэг нь бол Танзанд байдаг. А нэг хэсэг нь яг над Кен хэсэгтэй байдаг. Тэр Маса гэдэг. Тэнтхийн одоо ард түмэн хонд Маса хүний одоо юм баримл юм. Одоо энэ манайхны бодох юм бол тийм өндөр юм аа. Би ер нь их өндөр нарийн тийм усуул. Өндөр нарийн тийм усуул тийм. Одоо ч бас яг иймэрхүү одоо масанууд байж. Битэр өргөжтэй 3-ыг одоо Африк руу хийгээд байгаа байхгүй. Айл улсуудаар явбал хамгийн сайн байна. Гэхдээ ер нь ингээд Африкийн түүхийг ингээд аваад үзэх чинь энэ East Africa гэдэг одоо энэ ойр одоо Африкийн хэдэн орнууд байна. Тэр нь гол зүйл нь Уганда, Танзани, Кenya гэсэн. Тэнд бол одоо хуучин Британий одоо колоничлын одоо их нөлөө их үлдсэн юм байна да. Тийм тэгэхээр ер нь Африкийн хөгжил анхны төмөр замчууд тэр Кenya дамжаа Уганда руу орж исэн. Тэдний анх энэ түүхүүд барьж ирсэн. Энэ үүх түүхээс ингээд аваад үзэх юм бол за тэгэл Этиопчуудын Христос шашны бас голомт гэж бас үздэг юм байна шүү дээ. Гэсэн үү? Тийм. Тэгээд ингээд цааш Египт руу ороод ингээд Сомал ингээд орох юм бол ер нь их сонин газар юм байна лээ. Тэр нь тэндээс ихлүүл яасан байл гэсэн санал байна. Хамгийн сонин юм гэх юм бол хаашаа очсон дээр бид одоо шин дараагийн хийж гимэн. За би бол ерөнхийдөө Африк гэдэг чинь агуу том газар их газар юм байна шүү дээ. Юм зөв очих газар ингээд үзэх юм бол маш их байна. Маш их байна. Тэгэхээр би зүгээр ингэж бодож байгаа юм. Кениагаас эхлэх нь их зүйтэй юм болоо илүү хоёр амьд амьтны ертөнц гэдэг юм үнэхээр яг тэнд байна. Монголчууд бид үнэхээр одоо Африкт танилцах юм бол Кени бол одоо нэг цонхон хаалга үүдэн болж өгөөд тэгээд цаашаа одоо төв доошоо тэгээд одоо баруун тийш одоо өмнө зүгрөө маш их үзэх юм нүүд байна. Килиманжарогийн уу за тэр Викторийн одоо нуур гэдэг одоо гойгоо газар маш их байна лээ. Би бол захаас л ярьж байгаа шүү дээ. Тэр хавар их ясно. Ер нь бол зөвхөн яг уу Танзани, Кения, Этиоп, Египт, ерөөс Африк ганцхан манай хэчин сайдын юм ганц тэнд байдаг шүү дээ. Одоо болдгоос болж байна те. Сомал, Судан, тэгээд Жибути. Зөвхөн 5-6 орнд л авсан юм байна да. За үргэлжлэлтэй нэвтрүүлгийн дараагийн дугаар магадгүй одоо шинэ Ойсоо найзын хэлснээр бол Африк ч бас явж магадгүй. Цаашдаа энэ үргэлжлэлтэй нэвтрүүлгийг ивент гэж хамтран ажиллах бүүс компани байгуулга байдаг бол үргэлжлэлтэй нэвтрүүлгийн хоёр нөхөр таавхан хамдаж хүсэлтэд тавьж болно. За ингээд үргэлжлэлтэй нэвтрүүлэг ерөнхийдөө бол өндөрлөө тайлангаа ганхуу ихтер үзэгч таавхандаа тавилаа. Ингээд энэ хэдэн хоног дотор таавхны үзсэн улс орнууд гэх юм бол Бангладеш, Дака нийслэлтэй, Бутан, Тимпху, Тайланд, Бангкок, Пхукет, Филиппин, Манила, Хятад, Шанхай гэсэн энэ замаар бол битээ аялаж тав хүндээ чадан ядан өөрсдийнхөө уулзаж учирсан замын дадлын явдлаа сонирхоллоо. За үргэлжлэл нэвтрүүлэг 5
та бүхний үнэт цагаас 410 минутыг хомсолсонд үзэгч та бүхнээс битгий хөлцөл өчөж байна. За манай дараагийн аялал магадгүй одоо шинэ баясагийн зөвснөөр Африкч явж магадгүй тийм ээ. Латин Америк гэдэг одоо шинэ монголчууд төдийлөн хөл тавиагүй сонирхолтой өхөл бүтэн одоо шинэ хичнээн одоо улс гүрэн төв байж байна. За мөн түүнээс гадна битгий Арабын ертөнц гэдэг одоо шинэ гайхалтай сайхан тийм газар байж байна. Тэгэхээр тэр хаашаа явж байна. Тийм гагцгүй хаашаа явмаар байна, юу үзмээр байна, яаж хамтарч ажилламаар байна гэдгийг үзэгчид эрхэм спонсорууд та бүхнээс бол бүх зүйл шалтгаалж учраас бидэнд загтлаар одоо шинэ янз бүрийн байдлаар хандаж бидэнтэй уулзаж уулзраарай. За ингээд хамгийн гол нь энэ сайхан аяллыг энэ нэвтрүүлгийг одоо шинэ үзүүлэхэд ивент итгэж сэтгэл санааны эд мөнгөний одоо бүх талын тусалцаа үзүүлсэн гол компаниудаа бид дахин одоо шинэ баярлалаа гэдгийг хэлээд нэрлэх хэрэгтэй болов. Capital Bank, Capital Bank, Newtel Card компани байна, Apo байна, Монголын хөлбөмбөгийн холбоо байна, тэгээ Procter & Gamble, Voltam компани. Ингээд та бүхэнд бол үнэхээр одоо шинэ баярлалаа. Дахин илэрхийлэх байна. Дараагийн үргэлжтэй аялал нэвтрүүлэг хүртэл түр шүү. Баяртай. За миний хувьд ч гэсэн бас энэ баярлан талхснаа илэрхийлмээр ялангуяа Алтай ахтай бас намайг ийм сонирхолтой аялалд авч явсан болон 25 дугаар сувгийн хамт олон та бүхэнд ийм сайхан нэвтрүүлэг бэлдсэнд бас миний зүгээс баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд өөрсдөө 3 аялал үргэлжлэнэ байх гэж найдаж байна. Энд одоо бас Алтай ах маань Алтай ахтай явах хүмүүс бол маш олон байдаг. Тэгээ өрсөлдөндөө явах гэж бодож байна. За баярлалаа.